Hi guys, хар самраад тавтай морил та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр та нартай Америкийн алдарт цуврал алуурчин Rodney Alcalaгийн талаар ярихаар бэлдлээ. Олон нийтэд бол dating game killer гэдгээрээ танигдсан энэ алуурчин мэдхгүй хүн бол байхгүй бах. Дээр нэг хүн миний видеоны доор бүр чи миний мэддэг хэрэг ярьсан байна гэд айгүй ууралсан комент бичсэн байсан. Хэрвээ та энэ алуурчныг мэддэг бол алхасаарай. Би хэрэгээ ярихдаа өөрийн үзэл бодлоо дундуур нь чөлөөтэй илэрхийлдэг. Ийм төрлийн яриа таалагдгүй эсвэл зөвхөн мэдээллийн чанартай подкаст сонирхдаг бол миний сувг тань тохирохгүй шүү. Сонголт таних. За үг болдож хөр холдлоо. Ямар зүр үг мэддэм шиг хэлчлээ. За өнөөдрийнхөө шүүлтээ эхлэе. Болзооны тоглоомны алуурчин буюу Rodney James Alcala. Уламжлал ёсороо яаж яваад ийм цуврал алуурчин болчоо вэ гэдгийг бүгдээрээ хүүхэд наснаас нь эхэлж харна. За Rodney James Alcala 1943 оны 8 сарын 23-нд Texas мужийн Сан Антонио хотод Rodrigo Jack Alcala нэрээр төрсөн. Тэрээр ердийн нэгэн Мексик Америк гэр бүлийн 4 хүүхдийн 3 дахь нь байсан. 1951 онд Rodney 8 орчим настай байхад эцэг нь гэр бүлээ Мексик руу нүүлгсэн ч 1954 онд Rodney түүний ах дүүс болон ээж Anna Mariag нь хайж явсан. Ээж нь хүүхдүүдээ ганцаараа өсгөх болсон ч удалгүй шинэ амьдрал эхлүүлэхээр Лос Анжелесийн захын хороолол руу нүүсэн. Лос Анжелес хотод ирэхэд Rodney 11 настай байсан бөгөөд ямар ч эцгийн халамжгүйгээр өссөн. Хичнээн эцэггүй өссөн ч гэсэн анханасаа ямар нэгэн асуудалтай гэх шинж тэмдэг бол бараг үзүүлээгүй. Цуврал алуурчдын хувьд бол энэ нь ховор тохиолдол. Тэрээр үнэндээ ухаантай авьяасагч сурагч байсан. Лос Анжелесийн хувийн сургуулиудад сурч сурлагаараа манлайлдаг байсан. Ангийнхан нь түүнийг нийтж хүүхэд байсан гэж дурсдаг бөгөөд ахлах сургуулийнхаа жилийн тайлангийн хороонд ажиллаж гүйлт болон кросс каунтригийн багт өрсөлдөг байсныг нь хэлсэн байна. Бага байхдаа тэрээр сургуулийнхаа алдартай ухаалаг нийтж хүүхэд байсан болохоор хожим нь түүнийг ийм хэрэг хийсэн гэхэд хинч итгээгүй. Гэхдээ бидний ихэвчлэн мэддэгчлэн өнгөц байдал бол зүгээр хуурмагч байж болно. Магадгүй Rodney бол зүгээр жүжилдэгч байсан юм билүү мэдэхгүй. Бид нэр ихэнхдээ цуврал алуурчныг бол төрөлхийн үү эсвэл ямар нэгэн орчин нөлөөлөд ийм болсон уу гэж айгүйх өөрсдөөс асуултыг асуудаг те яагаад ийм хүн болчих вэ? За миний хувьд энэ лав ер нь л жоохон юмтай байсан. Тэгээд тэрийгэ нуудгал байсан байх гэж бодоод байгаа. Маск зүгээл тэгэл дотроо бол амар харанхуу, гаднаа бол зүгээр л өнгөн талдаа л тийм байсан болов уу гэж надад харагдсан. Сэтгэл зүйчдийн хэлснээр бол хожим сүлд нь за энэ эцгийнх нь хайж явсан явдлыг бол мэдээж сэтгэл зүйн гүн шарах авсан яг тэр сэтгэл зүйн эргэлтийнх нь үе гэж нэрлэдэг. Лос Анжелес руу нүүсний дараа ээж нь түүнийг доктортой амьдруулахын тулд чадах бүхнээ хийсэн ч гэр бүлээ нүүлгчээд хаяад явцсан эцгийнхэн эзүү байдал бол Rodney-гийн бага насыг бүхэлд нь бүрхжээсэн. Миний хайж үзснээр бол тухайн үед бол аав ээжээс нь бол ямар нэгэн хүчирхийлэл эсвэл гэмт хэргийн шинжтэй ямар нэгэн баримт бол байгаагүй. За гисэн хэдий ч эцгийнхэн татгалзал болон дараа нь нүүсэн явдал нь бол түүний дотор уур хилэн эсвэл гомдлын үрийг суулгасан байж болох талтай. За хожим нь сэтгцэн эмчнэр Rodney нарциссизм болон нийгэмд эсрэг зан төлөвийн эмгэхийн шинж тэмдэгтэй гэж тэмдэглэсэн. Бидний одоогийн мэдж байгаагаар бол нарциссистууд бол бусдаас илүү өөрийгөө дээгүүр тавьдаг бөгөөд энэ нь ялангуяа цуврал алуурчдын ертөнцид psychopath шинж чанартай ихэвчлэн хавсарч гарч ирдэг. Миний нөгөө өмнөх хэрэгүүдэд ярьсан шиг цуврал алуурчид бол багаасаа уг нь бол ямар нэг жижиг бага хэмжээгээр зэрлэг авиртай байдаг бол Rodney-гийн хувьд бол ямар ч тийм зан чанар бол багт нь харагдаагүй. За ингэж явсаар 1960 онд 17 настайдаа ахлах сургуулаа төгсөөд 1961 онд Америкийн нэгдсэн улсын армд элсэхээр шийдсэн бөгөөд шүүхэрчин цэргээр элсэж бичиг хэргийн ажил эрхэлж байсан. За ингээд өндөр амжилттай сурагчийн амьдралын шинэ бүлэг эхэлж улс их орондоо алба хааж эхэлсэн. Тэрээр сурлагаараа тэргүүлэгч жинхэнэ эх оронч залуу байсан. Гэхдээ түүнийг армд алба хааж байх үед зан авирт нь анхны ноцтой сэрэмжлүүлэх тэмдгүүд гарч эхэлсэн. Цэргийн бүртгэл болон хожим гарсан тайлангуудад Rodney армд байхдаа бусдыг зайлилдаг, өшөө авах сэтгэлтэй захирагчийн тушаадыг биелүүлдэггүй нэгэн байсан гэж тодорхойлсон. За одоо бол бид нэр энэ хүн бол хэн болохыг ойлгож эхэлж шít. Ахлах сургуульд байхдаа хүмүүсийг хуурч чаддаг байсан ч одоо цэргийн алба бол огт өөр зүйл болоод эхэлж
хэлж байгаа. Тэрч бүхий л хамгийн аимшигтай нь тэрээр цэргийн алба хааж байхдаа эмэгтэйчүүдэд халдсан хэрэгээр олон удаа сахилгын шийтгэл хүлээж байсан. За энэ халдлуудын талаар бол нарийн мэдээлэл байхгүй. Яагаад гэвэл Америкийн цэргийн алба арм бол энэ юмыг бол бүр айгүй сайн хавд ардаг. Армд алба хааж байхдаа эмэгтэйчүүдэд хүч хэрэглэж байсан нөгөө түүний нууж байсан зэрлэг шинж чанарын тод илэрхийлэл нь болж байгаа. Миний хувьд бол зүгээр яг гэрээсээ холдоод жинхэнэ тэр дүр төрх нь л илэрч эхэлж байгаа энэ мөчл юм шиг надад санагдсан. 1964 онд Rodney бүр сэтгэл хямралын дээд зэг буюу nervous breakdown болоод цэргийн албаа ямар зөвшөөрөл авахгүй хаяа явцсан байгаа. За ингээд North Carolina дахь цэргийн армаа хайж яваад Калифорниа дахь ээж рүүгээ явж утсан. Цэргийн армаас ингэж явах нь бол угаасаа хуулийн хэмжээнд маш том хариуцлага хүлээлгдэг. Цэргийнх нь түүнийг Калифорниа дахь гэрээс нь баривчилж аваад сэтгэл зүйн үнэлгээ хийдэг. За ингээд 20 настай цэрэгт нийгмийн эсрэг зан үйлийн эмгэг буюу antisocial personality disorder гэсэн онш тавьсан. Энэ нь бусдын эрх, зөв буруугийн талаар ямар ч ойлголт байхгүй, бусдыг огт тоодоггүй, ямар ч гим зэмшил мэдэрдэг ер нь бол юу ч мэдэрдэггүй л хүн гэсэн үг. 60-аад онд бол сэтгцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бол өнөөдрийнх шиг сайн байгаагүй болохоор Rodney зайлшгүй хэрэгтэй байсан эмчилгээг аваагүй нь бол тодорхой. За хожим баригдсныхын дараа шүүхийн сэтгцийн эмчнэр түүнд narcissist зан үйлийн эмгэг болон бэлгийн садизм гэх онош тавьж байсан. Харин түүний IQ бол 135 орчим гэж тогтоосон түүнийг маш өндөр оюун ухаантай болохыг нь харуулсан. Товчхондоо бол юу гэсэн үг вэ гэхээр Rodney бол маш өндөр IQ-тэй, гэхдээ бусдыг өрөвдөх сэтгэлгүй, өөрийн гэсэн гин буруугийн мэдрэмжгүй, аюултай садист нэгэн байсан бөгөөд энэ нь түүнийг төгс цуврал алуурчин болох үндэс суурь нь болсон байгаа юм. Ингээд арм түүнийг 1964 онд эрүүл мэндийн шалтгаанаар халдаг. Ингэснээр түүний богино бөгөөд асуудалтай цэргийн алба өндөрлөдөг. Гэхдээ энд бас нэг юм байгаа. Энийг цэргээс халагдахтаа honorable discharge буюу хүндэтгэлтэйгээр халагдсан гэж бичсэн байгаа юм. Гэхдээ Америкийн нэгдсэн улсад хүндэт халагдал нь бол зэвсэгт хүчинд алба хааж байгаа гишүүдэд олгож болох албаны хамгийн дээд түвшний үнэлгээ ингэнэ. Хүндэт халагдлын ангиллаар цэргээс халагдах эрх авахын тулд албан хаагч нь үүргийн гүйцэтгэл болон ёс зүйн хувьд зөвшөөрөгдөх хэмжээнд буюу түүнээс дээш түвшинд ажиллаж бие авч явах шаардлагыг хангасан байх ёстой. Тэмэдгүй энийг одоо яагаад энэ Rodney өгсөн байгаа зүгээр сэтгцийн өвчтөй болохоор нь тэгээд өгсөн юм уу яасан. За ингэ цэргээс халагдаад Rodney амьдралаа хэвийн үргэлжлүүлэхийг оролдож Калифорнигийн их сургууль UCLA-д элсэн орж 1968 онд дүрслэх урлагийн чиглэлээр диплом авсан байна. Бидний мэдж байгаагаар бол 1964-өөс 68 оны хооронд бол ямар нэгэн хийсэн гэмт хэрэг байхгүй. Гэхдээ бидний мэдэхгүй ямар хэрэг хийснийг бол би бол таамаглаж мэдэхгүй байна. За ямар ч байсан ингээд 60-аад оны сүүлч гэхэд Rodney бол боловсралтай, дур булаам залуу атлаа, аюултай сэтгцийн эмгэгтэй хүн Лос Анжелесын гудамжаар чөлөөтэй алхаж явж ирсэн. За Rodney-гийн гэмт хэргийн замнал жинхэнэ утгаараа 1968 оны 9 сарын 25-нд Лос Анжелес хотод эхэлдэг. Тэр өглөө 8 настай Tali Shapiro гэх охин гэр бүлийнхнийхээ байрлаж байсан алдар Chateau Marmont зочид буудлаас холгүйхэн Sunset өргөн чөлөөгөөр сургууль руугаа алхаж байсан. 25 настай Rodney машинаараа хажууд нь ирж зогсоод Талиг машиндаа суулгахыг санал болгодог. За эхэндээ бол охин танихгүй хүн учраас татгалзсан ч Rodney уран аргаар ятгаж аав ээжээ чинь таньдаг гэж худлаа ярьж охиныг итгүүлдэг. За энэ үе бол нөгөө 60-аад оны үед байсан болохоор одоогийнх шиг нөгөө танихгүй хүнд бити итэг, танихгүй хүний машинд суу өдр гэсэн ойлголт бол түгээмэл байгаагүй. Одоо хэрвээ ямар нэг машин ирээд танихгүй хүн хүүхдүүдээр очил нөгөө хүүхдүүд чинь бараг шууд орилол цутаах байлгүй дээ. Харамсалтай нь Тали тэгээд машинд нь суучдаг. Аз болж энэ үйл явдлыг нэг сайн санаад хүн харсан бөгөөд түүнийг Дональд гэдэг байсан. Тэр зүгээр л хажуугаар нь өнгөрч явсан 8-ны борлуулагч байсан ч нэг урт буржгар өстэй эрэгтэй хүн жоохоо охинтой юм яриад байгааг нь анзаараад нэг л юм биш байгаа гэж дотроо бодсон байгаа юм. Rodney Талиг машин руугаа хуурж оруулж байгааг нь хараад зүн совиндоо итгээд тэднийг дагаж машин нь Лос Анжелес дахь нэгэн байшинд очихыг хардаг. Тэр ир охиныг дотогш ятхан оруулж байгааг ажиглаад Дэвид бол яаралтай нийтийн утас хайж 911 рүү залгасан байна. Одоогийн бид нар шиг нөгөө гар утас байхгүй болохоор нийтийн утас хаана вэ гэж хайгаа явсан байна. Тэг үнэхээр бас заримдаа бидний хийх ёстой зүйл бол зүгээр дотоод мэдрэмжэндээ итгэх. За энэ хүн бол өөрийнхөө тэр мэдрэмжэнд итгэсний ачаар энэ охины амийг аварсан байгаа аахгүй юу?
Крис нэртэй Лос Анжелесийн цагдаа богино хугацаанд газар дээр нэрж аюултай зүйл болж байгааг мэдэрн хаалгыг нь хөшгөлж онгойлгодог. Тэнд ороход түүнийг бол жинхэнэ хар дарсан зүүд хүлээж байсан. Тали охин бол ингээд цусаар бүрхэгдсэн байдалтай шалан дээр хөвтөж байсан ч азар амьд байсан байгаа. Түүний хүзүүн дээр нь төмөр саваа тавьсан бөгөөд тэр ухаангүй амьсгал нь тасалдахын даваан дээр байсан гэж мэдүүлсэн. Хожим мөрдөн байцаалтаар бол Родни охиныг бол үхтэл нь зодож бэлгийн хүчирхийлэл үлдээд хүзүүн дээр ингэж төмөр тавьж хоолойг нь боохыг оролдоод орхисон байсан байгаа юм. Талархмаар зүйл нь бол Тали бол энэ бүхнийг давж гарч амьд үлдэж чаддаг. Тэгээ хожим сүлд нь Роднигийн эсрэг шүүхэд мэдүүлэг өгдөг. Цагдаа Крис чин тэр хүзүүнд нь нэсэн төмрийг авч хаяхад Тали бол амьсгаа авч ихэлсэн. Түүний амьд байгааг илтгэж байсан. Гэхдээ Родниг барихын алдад Родни бол арын халгаараа цутаагаад яваад өгсөн байгаа юм. Тэр үед бол мэдээж цагдаад бол сонголт байсан. Гимт хэрэгтнийг хөөх үү эсвэл охиныг аврах уу гэдэг. За мэдээж тэгээд охиныг аврахаар шийдсэн нь харин ч энэ нь зөв болсон. Охинтой үлдсэний ачаар тэр охины амийг нь аварсан байгаа байхгүй юу? Тэр үед Талиг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд толгойн хүнд гэмтэл авч халдлагын дараа 32 хоног ухаангүй комонд байсан байгаа. Аз болж тэр амьд үлдэж хэдэн сарын эмчилгээний дараа аажмаар эдгэрсэн түүний туулсан сэтгэл зүйн шарах айдас нь бол угаасаа төсөөлхийн аргагүй байсан л баг. За ингээд Тали Шапирогийн хэрэг нь бол Роднигийн анхны мэдгдсэн гэмт хэрэг нь байсан. За зүгээр анхны ил болсон хэрэг нь. Угаасаа Армд байхдаа бол хийсэн зүйлийнхээ төлөө бол хизээж хариуцлага хүлээгээгүй. За энэ хэрэг нь бол түүний доторх хэрцгий, ёс суртахуунгүй зангийн гүн гүнзгий байдлыг илчилсэн аимшигт хүчирхийллийн дэлбэрэлт болсон. Бүр нэг чихүүц хүргмээр нэг мэдээлэл нь болохоор олон 10 жилийн дараа өөр нэг амьд үлдсэн хүн гарч ирсэн нь Тали бол түүний анхны хохирогч байгаагүй байж магадгүйг харуулсан. За тэр эмэгтэйг бол Морган гэдэг байсан. 1968 оны 100 Талид халдлага болохоос хэдхэн 7 хоногийн өмнө 16 настай байхдаа мөн Роднигийн халдлагад өртөж арайхийн амь үлдсэн тухайга ярьсан. За Морган Лос Анжелес дахь нэгэн үдшилэг дээр Роднитэй танилцаж найзуудтайгаа цуг машинаараа хөргүүлнэ гэсэн саналыг нь зөвшөөрсөн. Гэтэл гинэт замаасаа хазаагаад өөрийнхөө гэрт авчираад найз нөхдөд нь марихуана санал болгосон байгаа. За ингээ яаж ийж яагаад Моргантай ганцаараа үлдээд нэг өрөөнд орж өрөөгөө төгжиж аваад Родни Морганыг зодож эхлээд за мэдээж бэлгийн хүчирхийлэл үлдэж эхэлсэн байгаа. Хожим сүлд Морган хэлэхдээ болохоор яг тэр үед би одоо үхэх юм байна л гэж бодсон гэж хэлдэг. За харин Аз болоход Родни яг түүнийг алхаар бэлдэж байх үед Морганы найзууд нь түгжээтэй хаалгыг нь хөшгөлж орж ирээд нөгөө охиныг аварсан юм байна. Гэхдээ энэ Морган болон түүний найз нар бол энэ явдлыг хизээч цагдаа нарт мэддэггүй. Морган бол маш их цочролд ороод халдлагын дараа шууд Калифорниагаас нүүгээд явсан юм байна. Хожим нь нэг найз нь Морганд Тали гэдэг охины халдлагын тухай сонины хайчилбаруудыг илгээхэд за Морган бол өөрийгөө буруутгаж эхэлсэн. Хэрэг Морган тэр үед өөрөө цагдаад мэдгдсэн бол тэр жоохон охин гэмтэж бэртэхгүй байх байсан гэж өөрийгөө буруутгасан байгаа юм. Гэтэ үндэ бол Родни дараа нь өөр хүүхдэд ийм зүйл хийн гэдгийг бол өөрөө хүүхдээсэн болохоор мдээгүй л байлгүй дээ. За эдгээр ихний халдлагууд нь бол Роднигийн зан төлөвийн тодорхой хэв маягуудыг харуулдаг. Тэр бол сул дорой хүмүүсийг оннолж, хуурмаг байдал эсвэл нийгмийн нөхцөл байдлыг ашиглан өрхөндөө оруулдаг байсан байгаа. Талигийн хэрэг 1968 онд Роднид баривчлах захирамж гаргахад хүргэсэн ч эрх баригчид түүнийг халдагч гэдгийг тогтоох үед тэр аль хэдийн Калифорниагаас зүхтаж явсан байсан байна. Ингэснээр Родни оргон зайлсан гэмт хэрэгтэн болж түүний аимшигт замнал дөнгөж эхэлж байсан. Лос Анжелес зүхтсныхаа дараа тэр Нью-Йорк хотод өөрийгөө дахин шинээр бүтээж John Berger гэдэг нууц нэрээр амьдарч эхэлсэн байна. Родни Нью-Йоркийн их сургуульд кино урлагийн хичээл сууж эхэлсэн бөгөөд энэ хооронд түүний хүчирхийллийн шинжтэй хувьсал нь дараагийн шатандаа орж аллах үлдэж эхэлдэг. Түүний хүнөөсөн анхны хохирогч нь Манхаттанд амьдардаг агаарын тээврийн компани 23 настай онгоцны үйлчлэгч Корнелия буюу Кори байсан байгаа. 1971 оны 6 сарын 12-нд Кори Upper East Side дахь байрандаа өөрийнх нь нилон ноомсоор боомлогдсон байдалтай олдсон. Кори бол бие даасан амьдралаа эхлүүлэхээр шинэ байрандаа нүүж ирээд удаагүй байсан бөгөөд маш их баяр хөөртэй байсан. Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар тэрээр тавилга зөөхөд нь туслахыг санал болгосон. За харахад бол зүгээр л тусархав нэгэн залуутай таарсан гэж үздэг. Гэхдээ харамсалтай нь Родни гэрт нь орсныхаа дараа түүнд хүчирхийлэл үлдээд түүнийг аимшигтайгаар хөнөөсөн байгаа. За ингээд харамсалтай залуухан охины хүсэл мөрөөдөл үгүй болж энэ амьдралыг эхлүүлээчгүй энэ хорвоогоос явцсан.
Коригийн цагцыг шалан дээр орхиод алуурчин бол ямар ч уул мөргөлдөөлгүй алга болсон. Цэцэгтэн байхгүй байсан болохоор хэрэг шийдэгдэлгүй олон 10 жилийн турш Нью-Йоркийн мөрдөгчдийн толгойг нь гашлгаж исэн ба. Зөвхөн 40 жилийн дараа буюу 2011 онд DNA-гийн шинжилгээгээр Rodney Corey-г хөнөөсөн болохыг нь эцэст нь тогтоож ар гэрээхэнд нь хожууч гэсэн шудраг ёсыг авчирсан байна. Хичнээн 2011 онд энэ хэргийг илрүүлсэн ч гэсэн тухайн цаг үедээ 71 ондоо бол энэ Rodney гэдэг хүний талаар энэ цагдаа нар ямар ч мэдээлгүй байсан. Дээрээс нөгөө DNA хөгжөөгүй байсан болохоор мэдээж хэрэгтнийг нь барьж чадаагүй, харин ямар азар энэ DNA-г нь авч үлдээд 40 жилийн дараа энэ хэрэгтнийг нь олсон байгаа. За Rodney 71 онд баригдаагүй байсан ч түүнийг баривчлагтахад тийм ч удаан хугацаа үлдээгүй байсан. Тухайн онд аз таарч түүнийг анх удаа баривчилдаг. 71 оны 6 сард New Hampshire-ийн урлагийн цусланд амарч байсан 2 хүүхэд шуудангийн салбарт байсан. За холбооны мөрдөх товчооны хамгийн их эрен сурвалжлагдаж буй гэмт хэрэгтнүүдийн зурагт хуудаснаас өөрсдийн цуслангийн ахлагч John Burger-ыг таньдаг. Энэ хүүхдүүд бол амар гярхаа тэнд нь байсан нөгөө насанд хүрэгчэд өөр багш нар хинэн ч анзаараагүй байхад жоохон хүүхдүүд ингээд таньсан байгаа байхгүй юу? Энэ үед болохоор Rodney тэр хүүхдүүдийг хариуцдаг цуслангийн ахлагч нь хийжсэн. За тэр үед бол ингээд одоо нөгөө background дээр чек хийдэггүй л байсан юм шиг байгаа. Тэгээл хин дуртай нэрэл ажиллаж идэг тийм л байсан. Одоо тэрвээ хүүхдүүдтэй ингээд хүүхдийн цуслан эдэрт ажиллахаар бол гимт хэрэг бүх юмыг шалгадаг. Ер нь тэгээд 70-80-аад оны үед бол амар их цовруул алуурчид гарч ирсэн. Бас шалтгаан нь бол цаг үетэйгээ бол аюу их холбоотой. Бүх юм айгүй назгаа байсан. Одоогийнх шиг ийм байгаагүй болохоор хин дуртай гимт хэрэг хийгээд тэгээ баригддаггүй байсан. Одоо харин сүүлийн үед бол нөгөө DNA-гийн тусламжтайгаар бааш олон хуучин хэрэгүүд бол задарж байгаа. Тэр нь бол айгүй гоё. Зөндөө олон гимт хэрэгт баригдаж байгаа. Цуслангийн ажилтнууд хууль сахиулах байгууллагад мэдгдсэний дараа 1971 оны 8 сард Rodney-г New Hampshire-т баривчилж Tali Shapiro-д халдсан хэргийнхэн төлөө Калифорниа руу шилжүүлэн өгсөн. Гэхдээ шударга явсны үйл явц бол гачлантай удаан өрнөжсэн. 1971 он гэхэд Tali-гийн гэр бүл бол Мексик руу нүүсэн байсан бөгөөд охиныхоо амссан сэтгэлийн гүн шарахыг дахин сэтрээхгүй тулд түүнийг шүүхэд гэрчээр мэдүүлэг өгүүлэхээс татгалзсан ойлгомжтой байсан. Гэхдээ Tali-гийн мэдүүлэггүйгээр прокурорууд хүн амныг завдсан хэрэгээр яллах боломжгүй гэж үзсэн. За үүний оронд Rodney тохиролцоо хийж хүүхэдтэй зөв бүс харьцан гих хөнгөн гэмт хэрэгт гин бурууга хүлээн зөвшөөрдөг. Tali Shapiro-д үйлдсэн харгас халдлагын төлөө Rodney ердөө 1-3 жилийн ял авч үүнээсээ дөнгөж 34 сар буюу 3 хүрхгүй жил шорон цугаал гарсан байгаа юм. 8 настай хүүхдийг хүчирхийлээд 39 хоног комонд оруулчаад өчнөө олон оёдл бие дээр нь тавиулчаад ийм хүнд ерөөсөө л 1-3 жилийн ял өгөөд тэгээд 34 сар шорон цуулгаад гаргацсан байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо энэ тэр үеийн хууль ийм хөнгөн байсан уу эсвэл энэ хэрэг дээр ажилласан хүмүүс ийм муу байсан уу гэдэг бол амар хэцүү. Тэгтэл ер нь ингээд бусад одоо serial killer-үүдийн ингээд хэрийг хараад ахад нэг хэрэг үлдчихээл жоохон суучаад буцаж гараад улам том хэрэг гараад ийм хэрэгүүд бол зөндөө байсан. 34 сарын дараа нөгөө Rodney чинь сул чөлөөтэй болж байгаа юм. Шоронгоос гарвуугүй юу хэдхэн 7 хоногийн дараа 1974 онд тэр 13 настай Julie J гэж тэмдэглэгдсэн охиныг сургуульд нь хүргэж өгнө гэд машиндаа суулгаад яг Tali Shapiro-тай хэрэгтэй төстэй үйлдэл гаргасан. За аз болж энэ охин бол амиа алдахаасаа өмнө цухтаа чадсан. Гэхдээ Rodney энэ хэргийн улмаас баригдсан ч шүүх систем түүнд дахиад зөөлөн хандсан. Тэр ердөө 2 жил шоронд хоригдоод 1977 онд сурлагдсан. Ингээд 2-2 охиныг хүчин дээд хөнөөхийг завдсан байхад энэ шүүх хурлал тус бүрд нэгд нь бол 3 жил нөгөөх нь бол 2 жил ийм л хорих ялаар оноосон байгаа юм. Тэгэхээр энэ бол системийн л юм байна л да. 1977 он гэхэд Rodney 34 настай 2 удаа ялаар шийтгүүлсэн, 2 удаа тэнсэнгээр суллагдсан аюултай гэмт хэрэгтэн байсан ч зүгээр л чөлөөтэй явж байсан. За мэдээж одоо үүнээс эхлээд түүний гэмт хэрэгүүд нь хүндэрч эхэлнэ. 2 дахь удаага суллагдсны дараа Лос Анжелес дахь түүний тэнсэн харгалзах ажилтан нь түүнийг Нью-Йорк хот руу явахыг зөвшөөрсөн. Уг нь бол энэ хүн чинь анх Калифорниад хэрэг хийчээд Нью-Йорк руу зүхтаагаад тэндээсээ баригдаад буцаад Калифорниад ирсэн хүн штэ. Одоо тэгэхэд энэ хүнийг зүгээр ингээд ямар ч аюулгүй гэж үзээд за Нью-Йорк руу явж болно гэсэн зөвшөөрөл өгсөн баг. 77 оныхоо 100 Манхаттанд очоод 7 хоног орчмын дараагаас эхлээд аимшигт үйлдэлүүдээ хийж эхэлдэг.
1977 оны 7 дугаар сарын 15-нд 23 настай Эллен Жин гэдэг нэртэй охин Манхэттен дахь байрнаасаа алга болдог. За энэ бол ирээдүйтэй бүсгүй алдартай шөнийн клубын эзэн Hermione охин. За мөн дээрээс нь тэр үедээ бол аюул алдартай байсан дуучин Dean Martin болон Sammy Davis Jr. нарын загалмаасын охин байсан. Тэр авьяаслаг төгөлдөр хуурч байсан бөгөөд хөгжмийн том мөрөөдөлтөй ирээдүйн гэрэлтэй харагдчихсан. Эллений хамгийн сүүлчийн өдрийн тэмдэглэл John Berger гэдэг нэртэй хүнтэй үдийн уулзалт хийхээр болсон гэж бичсэн байсан. За энэ нь бол Роднигийн хэрэглэж байсан хуучин нэр нь. Анх Нью-Йорк руу нүүхдээ John Berger гэд өөрчилсөн байсан. За хамгийн жихүүдс хүргэмэн тэр бол яг энэ нэрээрээ үргэлжлүүлэн ашиглаж байсан нь түүний одоо баригдахгүй гэсэн бардам итгэл асар том эгог нь харуулж байгаа. Тэр Эллентэй гэрэл зургийн авалт хийх эсвэл зүгээр болцох нэрийдлэр уулзгаар тохирсон байсан бөгөөд энэ нь түүний өмнөх хохирогчдод ашиглаж байсан ижил төрлийн арга байгаа. Гэхдээ тэр өдрөөс хойшоо Эллен амьд байгаагаар дахиж хизээж харагдаагүй. Түүний энэ алга болох явдал бол асар том хайлтын ажиллагааг өдөөсөн. Яагаад тэгэхээр мөнхтэй айлын хүүхдээсэн байгаа байхгүй юу? Родниг Нью-Йоркийн мөрдөгчд байцаасан. За учир нь бол тэд John Berger гэдэг нэр нь түүний хэрэгэлдэг нэр болохыг мэдчихсэн. Тэгээд тэр Эллентэй уулзсан гэдгээч хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ цогцос болон нотлох баримт байхгүй болохоор тухайн үед түүнийг баривчлах ямар ч боломж байгаагүй. Гэхдээ нэг жилийн дараа 1978 онд Эллений цогцос Нью-Йорк хотын гаднах Rockefeller-ийн эдлэн газрын орчимд илэрсэн. Түүнийг алаад хад чулуудаа ингэрт Хадсон гол руу харсан толгодын хэсэгт булцсан байсан. За хичнээн цогцсон олдсон ч гэсэн Родниг бол энэ хэрэгт холбох ямар ч баримт байгаагүй. Тийм учраас Родниг бол дахиад сул чөлөөтэй хിവэрэ. Ерөнхийдөө 1971-ээс 77 оны хооронд бол ердөө 6 жилийн хугацаанд Родни хүүхэд хөнөөх орлого хийдэг хүнээс улс орон даяар цуврал алуурчин болж хуурсан бөгөөд дор хаяж бол 2 хүний амийг нь авсан байгаа. Эхнийх нь бол нөгөө онгоцны үйлчлэгч. За хоёр дахь нь бол саяын Эллен гэдэг охин байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн бидний мэдж байгаа юм. Инээс цаашаа хідэн хүн алсныг бол бид нар мэдэхгүй. Ерөнхийдөө бол цагдаа нар идраас өөр хохирогчд байгаа л гэж үздэг юм байлээ. Гэхдээ энэ үед бол тэдгээр алгуудын аль нь ч Роднитэй батай холбогдоогүй байсан. За ингээд Родни бол өөрийгөө ёстой нэрээ хүнд ч хүрхээргүй тийм нэг хаан мэтл бодож эхэлсэн байлгүй дээ. Одоо ингээд 77 оны сүүлээр Лос Анжелес руугаа буцаж очдог. За буцаж ирэнгүүтээ мэдээж аллагынхаа давлгааг үргэлжлүүлнэ. 77 оны намар гэхэд Родни бол Los Angeles Times сонин typesetter буюу үсэг өргөчөөр ажилд орсон байсан. За энэ үсэг өргөч гэдэг нь бол сонин хэвлэлтгээс өмнө бүх үсгүүдийг энэ хэвлэлтэнд бэлэн болгож үрдэг хүн юм гинэ. Анхудаага л юм сонсож байна. Тэр үед Калифорниад Hillside Stranger гэж бас нэг цуврал алуурчин байсан. Цагдаа нар бол энэ Родниг шалгадаг. Яагаад гэхээр тэр хавьд амьдарч исэн ганц гэмт хэргийн түүхтэй хүн байсан болохоор Родниг шалгадаг. Гэхдээ мэдээж энэ Родни энэ алуурчинтай бол ямар ч хамаагүй болохоор ингээд нэр цэвэр үлддэг. За энээсээ бараг цуврал алгуудаа шууд эхлүүлдэг. Түүнд бол ямар ч завсар тайван үе байгаагүй. Учир нь тэр өөрийгөө дахиж хизээж баригдахгүй гэдэгт бол бүрэн итгэсэн байсан. 77 оны 11 сарын 9-нд Jill Barkman цогцос халуун үеийн толгодоос олдсон бөгөөд тэр дөнгөж 18 настай байсан. Тэр Нью-Йоркийн Онидагаас Лос Анжелес руу адал явдал эрэлхийлж Холливуудын жүжигчин болох мөрөөдөлтөй ирсэн байсан. Калифорнид ирээд удаагүй байхдаа харамсалтайгаар Роднитой танилцж амиа алдсан. Түүний цогцос Mulholland Drive-ийн ойролцоох шорон замын дэргэд өвдгөө цээж рүүгээ татсан байрлалтаа олдсон бөгөөд яг л хаягдсан хог шиг орхигдсан мэт харагдчихсэн гэж тэмдэглэгдсэн. Jill мөн зодуулж баймалсан байдалтай байсан бөгөөд босод хохирогчдын адил бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Түүнийг баймалахад ашигласан зүйл нь цэнхэр олс байсан. Тэгээд нүрийг нь танигдахын аргагүй болтол нь зэрлэгээр зодсон байсан нь бол үнэхээр аимшигтай дүр зураг байсан гэж цагдаа нар бичсэн байгаа. За мөрдөн байцаагчид эхэндээ Jill-ийг бол тухайн үед идэвхтэй байсан Hillside Strangler гэдэг алуурчны золиос байж магадгүй гэж сэжиглсэн. Учир нь хэргийн газар болон харгас хэрцгий байдал нь төстэй байсан байгаа. Гэтэ энэ хэрэг нь бол дараа нь тусдаа шийдэгдэж Jill-ийн алга Strangler-ийн хэрэгтэй бол холбоогүй болох нь тогтоогддог. За ингээд энэ нэмэгтэй бол
Роднигийн Калифорниагийн анхны нас орсон хохирогч нь болж байгаа. Нөгөө хоёр нь бол хоёр жоохон хүүхэд байсан. Азтайгаар амьд үлдсэн. Ингээд жилийн залуунаас ирээдүйн итгэл найдвар нь тэр ганцаардмал толгой дээр хүчирхийлэл дунд төгссөн байна. Ердөө 5-7 хоног хүрэхгүй хугацааны дараа Родни дахин цохилт өгсөн. 77 оны 12 сарын 16-ны шөнө 27 настай сувлагч Жоржиа найздаа баарнаас нь гэрт нь хүргэж өгөөд дараа нь өөрийн Малибу дахь байрлуугаа буцсан байна. Маргааш нь ажилдаа ирээгүй болохоор нь санаа зовсон хамт ажиллагчид нь цагдаа дуудаг. Цагдаа нар түүний жижиг байшинд очоод хүчээр нэвтэрсэн шинж тэмдэг илэрсэн. Цонхны төвжээ нь хугарсан гэр доторх эд зүйлс эмх замраагүй байдалтай байсан. Дотор нь ороход тэд аимшигтай дүр зурагтай нүүр тулсан бөгөөд Жоржиа унтлахын өрөөний шалан дээр нас барсан байдалтай олддог. Тэр хувцасгүй мөн зодуулж боомлуулсан байдалтай байсан. Бусад хохирогчийн адил түүнийг боомлоход нилаан оймс ашигласан байсан бөгөөд энэ нь нөгөө Нью-Йорк дахь онгоцны үйлчлэгчийн хэрэгтэй төстэй байсан. За энэ алга нь бол бусад хэрэгүүдээсээ бүр илүү хэрцгий байсан. Бүр ёстой хүнийг бүр танигдахын аргагүй болтол нь зодоо. Одоо нөгөө эмэгтэй хүний эртнийг нь бүр аимшигтай сийжиж хайцсан. Тэгээд мэдээж бэлгийн хүчирхийлэл бол үйлдсэн тодорхой. Угаасаа л ингээд баг багаараа бүр зэрлэгшээд байгаа байхгүй юу? Мөрдөн байцаагчид нотлох баримтыг маш нарийн цуглуулсан бөгөөд олон жилийн дараа олдсон гарын мөр болон ДНХ-гийн шинжилгээ зэрэг нь Жоржиагийн алгыг Роднитай холбох боломжийг олгосон байна. За ингээд тухайн үед бол нийтдээ 4 хүн алдсан байсан байна. Нью-Йорк хотод нөгөө онгоцны үйлчлэгч эмэгтэй, Night Club-ийн эзний охин, сая энэ 3 дахь нь болохоор Лос Анжелес, Нью-Йоркоос Лос Анжелест ирсэн байсан охин. За ингээд 4 дахь нь сувилагч, энэ 4 охин. За 78 он гарч ирэхэд бол тэр цус урсгасан үйлдэлээ үргэлжлүүлсээр л байсан. 78 оны 6 сарын 24-нд Калифорнийн Эл Сегундо хотод 32 настай Шарлоттын цогцос олдсон. Шарлотт нь хуулийн нарийн бичгийн ажил хийдэг байсан ч нөгөө Нью-Йоркоос Лос Анжелест ирсэн эмэгтэйтэй адил урлаг энтертейнментийн салбарт орох мөрөөдөлтэй нэгэн байсан байгаа. Түүнийг өрөөнд ормогцол анхаарал татгууч үзэсгэлэнтэй орж ирэх бүртээ өрөө гэрэлтүүлдэг хүн гэж тодорхойлсон байна. 78 оны 6 сарын 23 буюу олдохоосоо өмнөх шөнө нь Шарлотт Санта Моникагийн нэг шөнийн клубт бүжиглэж явсан бөгөөд тэнд Роднитэй таарсан байх магадлалтай гэж үздэг. Маргааш нь түүний хувцасгүй цогцос түүний түр байрлаж байсан орон сууцны цогцлбарын угаалгын өрөөнөөс олдсон байна. За Шарлотт бол мэдээж бусад хохирогчдын адил боомлсон байдалтай байсан бөгөөд гутлын үдээс ашиглан хүзүүг нь боож гарыг нь ард нь хүлсэн байна. Хэргийн газраас гадны ДНХ илэрсэн бөгөөд түүний биед хазуулсан уул мөр байсныг нь мөрдөгчд анзаарсан байна. Энэ нь бол жилийн хэргийн уул мөртэй төстэй байсан юм байна. Жил дээр бүзүүн дээрээ хазуулсан тийм мөр үлдээсэн байсан байна. За энийг нь хараад бол нэг цуврал алуурчин байгаа юм байна гэж мөрдөгчд анх таамаг дэвшүүлдэг. Олон жилийн дараа Роднигийн нэг хадгалалтын шүүгэнд байсан эмэг дээр хийсэн ДНХ-гийн шинжилгээ нь Шарлоттын ДНХ-тэй таарч түүнийг хөнөөсөн этгээд нь Родни гэдгийг баталсан. За тэгвэл энэ үедээ бол батлаагүй, бүр дараа нь гэсэн үг. За ингээд харамсалтайгаар 78 онд энэ хэрэг мөн шийдэгдээгүй, хаагдаагүй хэвээр үлдсэн бөгөөд Шарлотт найз нөхөд гэр бүлийнхээ дунд авьяастай ээлдэг их ирээдүйтэй залуу эмэгтэйгээр дурсагдан үлдсэн байна. За Родни бол мэдээж энэ хугацаанд бол зүгээр л хэвэн хүний амьдралаар л амьдарч ирсэн. Хинч хараад бол гаднаас нь энэ алуурчин байж таа гэж хэлж чадахгүй. Родни Лос Анжелес Таймс сонинд ажиллаж байсан хамт ажилчдынхаа нүдэнд бол ердөөл хачин боловч найрсаг зурагчин мэт харагддаг байсан бөгөөд бүр өөрийнхөө авсан гэрэл зургнуудыг ажлынхаа хамт олон үзүүлдэг байсан юм байна. За тэр зургнуудынхын дунд залуу эмэгтэйчүүд, өсвөр насны хөвгүүдийн зураг байсан бөгөөд зарим нь хувцасгүй эсвэл нэг л тийм таагүй с ижиг төрүүлгүүд тооцтой байсан гэж хүмүүс нь ярьсан байна. Гэхдээ тухайн үед бол хүмүүс тэрийг зүгээр л нэг сонин хоббитой хүн л гэж хардаг байсан байна. Дараа нь Родниг ийм хэрэг хийснийг мэдээд ийм байсан юм байна штэ л гэж хооронд нь холбосон гэсэн. Родни гудамж далайн эргээр явж өөрийгөө Лос Анжелес Таймс сонинд ажилладаг мэргэжлийн зурагчин гэж танилцуулж 100 хүнтэй ярьдаг байсан бөгөөд энэ нь түүний олцоо сонгох арга нь байсан байгаа. За энэ хобби нь бол хожим олон нэмэлт хохирогч байж болохыг илтгэх чухал баримт болж үлдсэн. 78 оны намар гэхэд Родни бидний мэдхээр 5 эмэгтэй хөнөөсөн бөгөөд дуусах бол болоочгүй байсан. Одоо эндээс Родни яаж яваад dating game killer гэдэг нэртэй болсон бэ гэдэг талаар яригдана. Хамгийн гайхмаар нь одоо энэ их аллах дунд явж байгаад тэрээр нэг телевизийн шоунд оролцсон.
Одоо уг нь бол энэ налуурчныг бол улс даяараа хайж байгаа штэ. Тэгэхэд энэ хүнд бол яана ингээд зургатаар хараад намайг нэг гэсэн хүн хараад таньчихгүй гэсэн ямар ч тийм айдас байхгүй. Зүгээр л амар тийм эготой. Тэгээ дээрэс нь өөртөө бол итгэлтэй. За ингээд Шарлоттыг хүнөөснөөс хойшоо ердөө 1 сарын дараа Родни бол гоёмсог костюм өмсөж инээмсэглэл тодруулна. The Dating Game нэвтрүүлэгт оролцсон бөгөөд үзэгчид түүнийг хэдхэн 7 хоногийн өмнө эмэгтэй хүн баймилж ас гэдэг алуурчныг бол угаасаа мэдээгүй байсан. Бид нар чи одоо нэг ямар нэг буруу зүйл хийвэл ингээл мэдгүй миний хувьд л ингээл гидс дотор амар юу болол ер нь л нэг амар тийм bad feelingтэй нэг тийм байдэн штэ. Ер нь тэр буруу юм хийжвэл тэрэндээ гимшээ барыг хэдэн сар жилч болдсон байгаа нь тэгдэг. Гэтэл энэ хүн бол зүгээр нэг өдөр нь хүн алчаад маргааш нь зүгээр л энийгээ зургтын нэвтрүүлэгт орж ийн гэхээр ерөнхийдөө бол нэг ямархуу сэтгэгүйтэй хүн байсан нь бол харагдж байгааз. За эндээс бас нэг асуулт гарч ирнэ. Ийм цуврал алуурчин тэгээ бүр аль хэдийн гэмт хэрэгт холбогдсон FBI-гийн анхааралд орсон байсан хүн яаж ийм үндэсний шоуны оролцогч болж чадсан бэ? За хариулт нь бол тухайн үеийн нөхцөл байдалтай холбоотой 70-аад онд бол ингэж хурдан шалгах background check system эсвэл компьютерцэн тийм гэмт хэргийн мэдээллийн сан гэж өнөөгийнх шиг хөгжөөгүй байсан. Телевизийн продюсерүүд бол ийм мэдээллийг бүр авах боломжгүй. Rodney Dating Game нэвтрүүлэгт бүртгүүлэхдээ өөрийн жинхэнэ нэрийг ашигласан бөгөөд түүний гэмт хэргийн түүх зөвхөн хууль сахиулах байгууллагуудад л мэдэгдчихсэн. Тэгэл шоуны багийнхан түүнийг бүртгэх үед нь 2 удаа шоронд орж гарч исэн. Тэгээ тэнсэн харгалзах ялтаа идэр гэсэн ямар ч тийм мэдээлэл байгаагүй. Ингээд тэдний өмнө байсан зүйл нь л зүгээр л 35 орчим насны царайлаг, өөртөө итгэлтэй, баг зэрэг, нууцлаг ауратай тийм нэг эр хүн л зогсож исэн байгаа. Тухайн үеийн кастингийг хариуцж исэн Эллен гэх эмэгтэй бол түүнийг айгүй гой тийм гоё сэтгэл төрүүлсэн гэж хэлсэн байсан. Хэлэхдээ тэр царайлаг байсан эмэгтэйчүүд бол бүгдээрээ түүнд дурлна гэж бодоод тэр хүнийг авсан гэж хэлсэн. Одоо ингээ эргээд тэр бичлэгийг харахаар бол нэг амар тийм creepy, муухай мэдрэмж төрүүлдэг. Угаасаа нөгөө алуурчин гэдгийг мэдж байгаа болохоор яаж шаарсан тэгээд гоё сэтгэл төрүүлэхгүй л дээ. Тухайн шоуны продюсер Майк нь хүртэл түүнээс эвгүй мэдрэмж авсан гэж хэлсэн. Тэр түүнд нэг төрлийн тайлагдшгүй эвгүй аура байсан гэж дурссан. Гэсэн ч эцэст нь түүнийг шоунд оролцуулахар шийдсэн байгаа. Учир нь тухайн үед продюсерүүд рейтинг хөөж сонирхолтой амьд оролцогчид хайж байсан. Rodney-гийн өөртөө итгэлтэй байдал амархан инээмсэглэл нь яг тэдний хайж байсан зүйлтэй тохирч байсан. Ингээд хинч оролцогчдыг гэмт хэргийн бүртгэлтэй эсхийг нарийн шалгах шаардлагатай гэж бодоагүй. За нэг продюсерийн хэлснээр хүмүүс телевизэд гарах гэж л кастингд оролцдог байсан. Заавал нэг жинхэнэ хайгаад биш гэж тайлбарласан байгаа. Тэгэхээр бол үндэ зүгээр өнөөдрийн бидний амьдрал дээр байгаа дэринг шоунд төстэй гэсэн үг. Одоо миний санаж байгаагаар бол Солонгосын нөгөө Singles Inferno биш үү те. Тэнд байгаа хүмүүс ч юм бол нэг тэгж жинхэнэ нэг хайр мараа олох гэж биш. Хамгийн гол нь тэр нэвтрүүлэгт ороод өөрсдийгөө бусдад таниулаад тэгээд нэг төрлийн инфлюенсер болчихж байгаа өстэй те. Яг тэрэн шиг л байсан байгаа байхгүй юу? Гэхдээ Singles Inferno миний сонссноор бол оролцож байгаа хүмүүсээ бол бүр маш олон төрлийн background check хийдэг, бүх юмыг шалгадаг, бараг хүүхэд насных нь хүмүүстэй хүртэл уулзаж ямар нэгэн булли хийжсэн үгүй юу гэдгийг бүр амар тэг шалгадаг гэсэн. Одоо үед бол тэгж юм хийдэг болсон байна. За дээр үед бол ерөөсөө юу тэр юм хумыг бол ерөөсөө шалгадаггүй байсан байгаа байхгүй юу? За Rodney-гийн хувьд бол яагаад энэ нэвтрүүлэгт орсон бэ гэхээр тэрэнд бол нэг хайр хэрэгтэйдээ биш. Тэр бол аль хэдийн эмэгтэйчүүдийг өөртөө бол татах чадвартай байсан байгаа. Харин ийм телевизийн оролцоо нь бол тэрний асар их эгог нь тижээж исэн гэж тайлбарладаг хүмүүс. Энэ бол маш тодорхой нарциссизмын илэрлэл гэж сүүлд нь прокурор Matt тайлбарладаг. Энэ шоуны энэ анги дээр цуврал алуурчны нарциссизм, эго, бардамзан яг тод харуулдаг гэж хэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл Rodney нэг тийм ухаантайтай биш, харин өөрийгөө хит дээгүүрт боддог, хит бардам байснараа ийм эрсдэлтэй алхам хийсэн гэж ойлгож болно. Dating Game гээд нэвтрүүлэг нь 78 оны 9 сарын 13-нд цацагдсан. За энэ дээр юу гардгүү гэхээр одоогийн нөгөө Bachelorette гээд шоу байгаа шүү дээ. Ер нь тэрнтэй бол төстэй. Гэхдээ чи ямар хүнтэй ярьж байгааг бол ерөөсөө харахгүй. Нэг талд нь эмэгтэй юм уу эрэгтэй ганц бие хүн, нөгөө талд нь 3 хүн. Тэгээд чи тэдэртэй харахгүй юм яриад тэр 3-аасаа сонголт хийн гэсэн үг. Эмэгтэй нь болохоор Sherrod гээд эмэгтэй байсан. Тэгээд нөгөө талд нь болохоор Rodney-тэй нийлээд ингээ 3 эрэгтэй байсан. За тэгээд эдгээр хоорондоо бие биенээсээ асуугаад хамгийн сүүлд эмэгтэй нь таалагдсан залуугаа сонгоод тэгээ болзоонд явдаг ийм л юм байна.
Ингээд нэвтрүүлгийг нь үзэж байхад бол энэ Rodney-гийн яаж ярьж байгаа эдэр нь бол харагддаг байхгүй юу? Ерөөсөө тийм бүрэг хичимхий зам байхгүй, өөрийгөө нууж хаадаг тийм байхгүй. Амар өөртөө ихтэй. Юм ингээд асуунгууд хариулт нь ингээл бэлэн байж идэг. Тэгээ тэрийг амар тийм нэг joke маягаар хийлдэг. За ингээд сегментийн төгсгөлд Cheryl бол ялагчийг сонгож тэр нь болохоор Bachelor number 1 буюу Rodney байсан. Шагнал нь теннисний хичээлтэй болцоо. За мөн Magic Mountain зугаа цэнгэлийн паркаар аялал байсан бөгөөд бүгдийг нь шоуны зүгээс даах байсан юм байна. Тайзан дээр тусгаарлах хаалт арилаад Cheryl Rodney-тэй нүүр тулан анх удаа уулзахад тэр түүнд ээлдэг үнсэлт өгөөд үзэгчид алга ташаад энэ нэвтрүүлэг дуустдаг. Гаднаас харахад бол энэ бол зүгээр л хөвгөлтөө энгийн телевизийн шоуны зүгээр нэг хөөрхөн төгсгөл шиг санагдсан. Үзэгчид түүнийг өндөр хар үстэй царайлаг өөрийгөө гэрэл зурагчин skydiver гэж танилцуулсан сонирхолтой залуу гэж харсан байгаа. За гэхдээ тэд нар бол мэдээж энийг бол хэдхэн 7 хоногийн өмнө эмэгтэй хүн асныг мэдээг байгаа болохоор л тэгж харж байгаа байхгүй юу? Бичлэг дууссаны дараа Cheryl болон Rodney нар богино хугацаанд уулзсан бөгөөд яг тэр мөчөд одоо Cheryl нөгөө эмэгтэйд нь зөнгөөрөө тийм таагүй мэдрэмж төрсөн гэж хэлдэг. Тэрээр хожим нь би ингээд гинэт ингээд дотор муугараад явцсан гэж дурссан. За тэр мэдрэмж нь бол нэг тийм тодорхой хэлсэн үг үйлдэлт нь биш, ердөөл нэг тийм айдас төрүүлэн vibeтай байсан гэж нөгөө эмэгтэй тайлбарласан байгаа. За шоу дуусаад тэд албан ёсны баяр хүргэлт хийсэн ч дараагийн өдөр нь бол Cheryl шийдвэрээ гаргасан. Тэр продюсер руугаа залгаад би энэ залуутай явмааргүй байна. Надаа ерөөсөө ингээд сонин мэдрэмж төрөөд ингээд тухгүй байна гэдгийг хэлдэг. За харин азар Cheryl бол энэ болзоо руу заавал явах ёстой байгаагүй. Энэ бол оролцогчдыг албадах гэрээ байгаагүй мэн. Зүгээр л яг тэр үеийнхээ шоуны тэр сегмент нь л энэ продюсеруудад чухал байсан болохоос ш тэр дейтэнд явна уу байна уу тэднэрд ерөөсөө огт хамаагүй байсан. Гэхдээ бодит байдал дээр бол Cheryl-ийн энэ зөнгөөрөө мэдэрсэн айдас нь түүнийг магадгүй амь насыг нь аварсан шийдвэр байсан гэж үздэг. Яагаад гэвэл хэрвээ тэр аялсан бол тэгэл цуврал алуурчинтай ганцаараа үлдээд юу ч болох байсан юм билээ. Cheryl бол энэ бүх үйл явдлын дунд бол хамгийн азтай хүмүүсийн нэг болж таарсан гэж хэлж болно. Тэр үнэндээ нэг цуврал алуурчныг телевизийн шууд нэвтрүүлэг дээр болцох залуусын жигсаалтаас сонгосон ч зөнгөөрөө мэдэрсэн аюулын тохиогоо дагснаар амьд үлдсэн. За октод ч гэлтгүү залуус минь ингээд чиний дотроос чинь нэг юм нөө гэдэвэл тэрийгээ сонсоорой. Тэгэл муухай мэдрэмж авцсан хэрнээл наалтаад байдаг хүмүүс байдаг штэ. За энэ явдал бол Rodney-гийн эгог бүр илүү тод харуулдаг. Тэр зөвхөн хохирчтой биш, нийт нийгмийг ч гэсэн яг ингээд тоглоом шиг үзэж байсан харагддаг. Өөртөө хит итгэлтэй баригдахгүй гэж бодсон учраас үндэсний телевизийн шоунд хүртэл гарч чадсан байгаа. Энэ үйл явдлын дараа Rodney бол тэгээ мэдээж dating game killer гэдэг хоч хүртэл авсан. За энэ нь бол нэг талаараа хэр аимшигтай түүх болохыг нь илтгэж байгаа. Энгийн мэд телевизийн шоу дунд цуврал алуурчин нуугдж байсан. Тэгэхээр одоо биднэрт өдөр тутамдаа харьцаж байгаа хүмүүс дунд яг ийм Rodney шиг хүмүүс хэр их байгаа бол наана худлаа зүгээр энгийн юм шиг харагдж байгаа хэрнээ цаанаа ямар сэжиг юм хийж явдаг бол энэ бас ботгол юм. За бас бодлоо гэдэг одоо байнгын муухай санаалаад яваад байлтай байна ш. Ер нь бол болгоомжтой байхад илүүдэхгүй л гэж хэлэх гээд байгаа юм. Ер нь энэ Rodney-гийн хэрэг бол тухайн үеийн тогтолцооны сул талыг нь илчилдэг. Телевизийн багийнхан түүнийг гэмт хэрэгтэн гэдгийг мэдэх боломжгүй байсан. Мэдээлэл хурдан солилцдог өнөөгийн систем байгаагүй. Хэрвээ мэдээлэл илүү хурдан дамждаг байсан бол эсвэл хорих болон суллах хяналт арай илүү хатуу чанга байсан бол Rodney бол аль эрт зогсоох боломж байсан байж магадгүй гэж олон хүмүүс үздэг. Тийм ч учраас тэр 1978 он телевизийн тайзан дээр инээмсэглэж сууж байсан нь тухайн системийн алдааны шууд үр дагавар гэж хэлж болно. Эцэст нь түүнийг зогсооход дахиад нэг хохирогч шаардлагатай болсон. Шоуны дараа тэр шууд хуучин зуршлаа үргэлжлүүлсэн 79 оны 2 дугаар сард тэр шинэ хохирогчоо хайж эхэлсэн бөгөөд энэ удаа 15 настай Моник руу давталсан. Гэхдээ энэ удаа тэр зугтаж чаддаг. За Моник бол эмзэг өсвөр насны охин байсан бөгөөд тэр үед hitchhiking гэдэг нь болохоор зам дээр гараа өргөд одоо өөрийнх нь явах зүг рүү явж байгаа машин байвал дайгдаж явахыг хэлээд байгаа юм. Тэр үед нь бол энэ зүйл бол хэвийн зүйл гэж үзэгдэг байсан цаг үе. Одоо бол үгүй л дээ. За Моник бол тэр үе зүгээр л нэг унаа хайж явж исэн. Гэтэл үүнийхээ оронд тэр амьд хар дарсан зүудтэй нүүр тулдаг.
Родни Моникийг авч явж өөрийн байр руугаа хүргэсэн бөгөөд тэнд тэр даруй өмнө нь хизээж хийж байгаагүй зүйлээ хийж түүнийг Joshua Tree орчмын уул руу аялалд авч явсан. Joshua Tree нь бол үндэсний цэцэрлэгт хүрээлэн яагаад ийшээ бол ингэж авч явсныг нь мэдэхгүй зүгээр л одоо өмнөх хохирогчтой бол бараг л зүгээр тэр дорн л алгаад байсан шүү дээ. Энэ удаа болохоор ингэж өөр тийшээ авч яваад битгүй бараг алхахынхаа өмнөх бэлтгэлийг хийгээд байгаа нь юм уу мэдэхгүй байна. За ямар ч байсан Joshua Tree рүү авч явдаг. Цүлд байхдаа тэр Моникийн дотор хувцастай зургуудыг авч дараа нь дахин бэлгийн хүчирхийлэл үүлдэг. За энэ нь бол үнэхээр төсөөлөгдөж аимшигтай. Тэр мөчөд бол Моник бол ямар их айж байсан тодорхой 15 настай жоох хүүхэд. За энэ бүх хугацаанд Родни бол бүх үйлдээ баталгаажуулж зураг авч исэн. Тэр нь бол энэ хийж байгаа үйлдээ нь бол бүр улам илүү гаж болгож байгаа байхгүй юу? Гэхдээ Родни бол үүгээр дуусаагүй. Тэрээр Моникийг хүлж амнаас нь дуу гаргах боломжгүй болгож хүчирхийллээ маш удаан үргэлжлүүлсэн. Дараа нь бүр чулуу ашиглан түүнийг алхахыг оролцсон. Гэхдээ Моник бол гайхалтай төсвөртэй бас азтай байсан. Буцах замдаа Родни шатгуун түгээх станцын бие засах газар ороход Моник шархаа үл хайхран боломжийг ашиглаж тэр мөчөд зүхтаж гарч чадсан байгаа. Би яг энэ Моникийн хэрийг бол ерөөсөй ойлгоогүй. Эхлээд байшиндаа аваачиж хүчинтчээд дараа нь парк руу аваачиж хүчиндээ тэгэнгүүтээ буцаад авчирж исэн байгаа байхгүй юу? Урдны хүмүүсийг бол зүгээр л хүчиндээ л алаад явж исэн. Тэгэхээр энэ Моник таалагдсан болохоор тэгж гинүү за мэдхгүй яг яагаад гэдгийг нь бол би ерөөсөй ойлгоогүй. Гэхдээ энэ Моникийн кейс бол бусдаасаа бол содон байсан. Тэгээ хамгийн гол нь бас Моник амьд гарч чадсан байгаа байхгүй юу? Би одоо ямар олон байгаа байхгүй юу гэж ярьдیں۔ Одоо энийг болиг гэхээр болж чадахгүй юм аа. Моник бол зүхтаасан даруйдаа цагдаад очдог. Тэгээд Роднигийн харгас халдлагын талаар бол дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг. Энэ нь бол маш том эргэлт болсон. Учир нь амьд үлдсэн гэрч шууд гэмт этгээдийг таних чадах боломж бүрдсэн байгаа. За үүний дараа бол Родни удалгүй баривчлагдаг. Гэхдээ систем дахиад л нөгөө тэнийг юм гаргадаг. Йоо. Роднигийн ээж нь түүний барьцааг нь төлөөд суллуулсан бөгөөд тэр бол шүүх хурал хүртлээ сул байдалтайгаар зүгээр л чөлөөтэй явж исэн байгаа. Тэр үед түүнийг насанд хүрээгүй хүн хөнөөх оролдлого болон бусад хэрэгт буруутгаж байсан ч дахин гудамжинд гарах боломж олгогдсон. Энэ шийдвэр бол дараа нь маш ноцтой үр дагаварт хүргэдэг. Учир нь сурлагдсныхаа дараа 2 хүний амийг авдаг. Хэдхэн сарын дараа 1979 оны 6 сарын 13-нд тэр өөрийн сүүлчийн насанд хүрсэн хохирогчоо хөнөөсөн. 21 настай коллежийн оюутан Жил Бурбан, Калифорниад амьдардаг компьютерийн оператор байсан байна. Тэр бол ээлдэг, нийтэж, ойр дотны найз нөхөдтэй маш хөөрхөн тийм залуу эмэгтэй байсан. Тухайн орой тэр бейсболын тоглолт үзэхээр ажлаа тараад баяртай байсан боловч маргааш өглөө нь ажилдаа ирээгүй бөгөөд чухал хурлаа тасалсан байгаа. Ингээд санаа завсан хамт олон нь цагдаа дуудсан бөгөөд цагдаа нар Жилийн жижигхэн байр руу очиход хүчээр нэвтэрсэн шинж тэмдэг илэрсэн. Цонхны торыг нь хайжилсан, цонх нь онгорхой байсан. Дотор нь тэд Жилийг угаалгын өрөөний шалан дээр нүцгэн байдалтай, мөрөн доор нь дэр тавьсан байрлалтай нас барсан байдалтай олсон. Түүний өхөл бол мэдээж бусад хохирогчдтой төстэй. Гэхдээ энэ удаад нэг чухал нотлох баримт байсан. За тэр нь бол гэмт этгээдийн цус. Родни Жилийн цонхоор мүлгэж орох үедээ өөрийгөө гэмтээж өөрийнхөө цусыг үлдээсэн байгаа. За 1979 онд ДНХ-гийн шинжилгээ байхгүй байсан ч мөрдөн байцаагчид тэр цусны дээжийг нь хадгалсан. Дараа нь технологи хөгжөхөд энэ нь Роднитэй шууд холбогдох гол нотлохоо болсон. Мөн өөр нэг сэжвэр гарсан Жилийн найз Катрин нь цагдаад мэдүүлэхдээ Жил болон тэр хоёр Роднитэй Лос Анжелесын шөнийн клубт хэд хэдэн удаа өмнө нь таарч байсан гэж хэлсэн байгаа. Жилийн хэрэгт гарсан энэ холболт нь Родни бол аль хэдийн бусад шалтгаанаар сэжигтнээр шалгагдаж байсан үед бий болсон болохоор энэ нь Жил нас барах үедээ өөрийн алуурчныг таньдаг, бүр энгийн байдлаар харьцдаг хүн байж магадгүй гэсэн дүгнэлтийг гаргахад тусалсан. Ерөөсөө энэ зүгээр л нэг танихгүй хүн орж ирээд энэ хүнийг алдсан биш, ямар нэг холбоотой байсан болоод Жилийг алгацсан гэж дүгнсэн байгаа. Гэхдээ Родниг үнэхээр буулгаж авсан хэрэг бол Робны аллага байсан. 1979 оны 6 сарын 20-нд Жил нас барсан өдрөөс ердөө 7 хоногийн дараа 12 настай Робин Хантингтон бичид алга болсон. Робн нь балет, далайн эрх дуртай, шаргал үстэй, цэнхэр нүдтэй охин байсан. Гэр бүлийнхэн болон асрагч нартай маш их хайрлагддаг байсан хөөрхөн охин байсан байгаа.
тэр өдөр Робин найзтайгаа далайн эрэг дээр очиж амралтын эхлэлийг хөгжилтэй өнгөрөөж байсан бөгөөд дараа нь балетын хичээлдээ хоцрох үе гэж санаа зовон яарад дугуугаар явж байхыг хүмүүс харсан ч тэр хизээч очоогүй юм байна. За Робины алга болсон явдлыг бол маш яаралтайгаар цагдаа нар шалгаж эхэлсэн. Найзууд нь цагдаад мэдүүлэхдээ тэр өдөр далайн эрэг дээр нэг хачин хүн камер бариад Робин болон түүний найзаас зураг авахыг хүссэн гэж хэлсэн. За тэр хүн маш их шахаж зургийг авахыг оролдсон бөгөөд эцэст нь нэг хөршин гарч ирээд чи юу хийж байгаа юм гэж асуухад тэр хүн нь буцаад явцсан гэж ярьсан. Робин алга болсны дараа гэрчүүдийн тусламжтайгаар с жигтний хөрөг зураг гаргасан бөгөөд энэ нь өмнөд Калифорни даяараа тараагдсан. Та нар санаж байгаа бол энэ Родни чинь бол тэнцэнгээр гарсан байгаа хүн штэ. Лос Анжелесаас Нью-Йорк руу нүүх зөвшөөрлийг өгсөн нэг ажилтан байгаа да. Тэр ажилтан чинь энэ зургийг нь хараад эн чинь Родни байна штэ гэд шууд цагдаад хандсан байгаа. За ингэснээр мөрдөн байцаагчид Родниг гол сэжигтнэр нь тогтоосон. За хамгийн аимшигтай нь бол угаасаа Родни тэр үед нөгөө Моникийн хэрэгээс болоод шүүх хурлаа хүлээгээд зүгээр гадуур явж исэн шүү. За ингээд Роднигийн нэр одоо Хантингтон Бичийн алга болсон охины хэргийн гол сэжигтнүүдийн жагсаалтанд орсон. 79 оны 7 сарын 2-нд Робны шарил олдсон. За түүний цогцыг Сан Габриэлийн уулсын бэлдэх аслагдсан замын хажуугаар хайсан байна. Алга болсноос хойшоо 12 хоног болсон байсан тул цогц нь бол байгалийн нөлөөгөөр ихэд муудсан байсан ч шүдний бүртгэлээр нь хэн болох нь батлагдсан. Мөрдөн байцаагчид Робин бол бусад хохирогчтой адил байдлаар хөнөөгдсөн гэж тогтоосон бөгөөд ялгаатай нь түүнийг хутга ашиглан хөнөөсөн байх магадлалтай гэж үзсэн байна. За нийгэм бүхэлдээ цочирдсан бөгөөд энэ нь мөрдөн байцаалтыг илүү яарвчлах шалтгаан болсон. Тухайн өдөр далайн эрэг дээр байсан гэрчүүд нэг хачин ир Робин болон түүний найз руу төхөж очоод зураг авах сонирхолтой байсан гэж мэдүүлсэн. За энэ дээр Робины 13 настай найз Бриджит нь тэр хүнийг юу гэж хэлсэн гэхээр тэр хүн очингуудаа би зураг авах уу энэ уралдаан зориулсан байгаамаа гэж хэлсэн байсан. За тэд хідэн зураг авахусны дараа нөгөө түрүүн ярьсан хөршин гарч ирээд зураг авч ирсэн хүн чинь явцсан. Гэхдээ энэ үйл явдал нь бол найз Бриджитийн ой санамжид нь бол насан туршид нь үлдсэн. Энэ үед мөрдөн байцаагчид Роднигийн түүхийг эцэст нь гүнзгий шалгаж эхэлсэн бөгөөд тэр Хантингтон Бич орчимд хүчирхийллийн түүхтэй, бүртгэлтэй гэмт хэрэгтэн байсныг нь олж мэдсэн. Цагдаа нар Лос Анжелесын Монтерей парк дахь түүний гэрийг нэгжих зөвшөөрөл авч 79 оны 7 сарын 24-нд Робиныг хулгайлсан болон аллагын хэрэгт баривчилсан. Родни бүх зүйл үгүйсгэж тайван байдлаар өөрийгөө буруу гэж мэдгдсэн бөгөөд тэр 6 сарын 20-нд Хантингтон Бичид огт байгаагүй гэж хэлсэн. Гэхдээ Робины хэрэгт бол яллахад хангалттай нотлох баримт дутагдaltaй байсан. За нэг нотлох баримт уудалгүй 1200 милийн цаана Сиэтл дахь нэг хадгалалтын агуулгаас илэрдэг. За Родниг баривчилсны дараа мөрдөн байцаагчид түүний эд зүйлс өнгөрсөн түүхийг шалгаж эхэлсэн бөгөөд түүний нэрээр Сиэтлд түрээсэлсэн нэг хадгалтын агуулга байгааг нь олж мэдсэн. 80 оны эхээр тэд шүүх хурлын бэлтгэл хийх явцдаа тэр агуулгыг нэгжих зөвшөөрөл авч онгойлгоход дотор нь цом мэд баримтууд байсан. Одоо энэ цом мэд гэдэг нь болохоор хүмүүс чинь энэ алуурчид чинь хүн алчингуудаа тэдрээсээ ингэж нэг дурсамж болгож юм авч үлдээдэг штэ тий. Тим юмнууд байсан байгаа байхгүй юу? Тэнд эмэгтэйчүүд өсвөр насны охид хөвгүүдийн хэдэн зуун зураг байсан бөгөөд ихэнх нь хувцасгүй эсвэл таагүй сэжигтэй байралтай байсан. Энэ нь Роднигийн олон жилийн турш өөрийн модель болгосон хүмүүсийн зөвшөөрлгүй зургнуудын цуглуулга нь. Зургуудын тоо маш их байсан тул цагдаа нар бол үнэндээ эднэр бол хохирогчд байх боломжтой эсвэл түүнтэй таарлцсан хүмүүсийг илрүүлж болохын гэж бодсон байна. Ингэснээр тэд цуврал алуурчны маш нарийн баримтжуулсан мөрийг санамсаргүйгээр олсон. Гэхдээ энэ нь бол бүгд байгаагүй. Дээрээс нь тэр хадгалалтын агуулга дотор өөр эмэгтэйчүүдэд хамаарах хувийн эд зүйлсч байсан. Родни хохирогчдоосоо үнэт эдлэл авч дурсгал болгон хадгалдаг зуршилтай байсан байна. Миний мэдэх одоо бүхэл цуврал алуурчид бүгд л яаж хийж аваад янз бүрийн юм авч үлддэг. Кинон дээр хүртэл нөгөө Декстер дээр хүртэл гардаг шүү дээ. За эдгээрийн дунд мөрдөн байцаагчдын анхаарлыг шууд татсан нэг зүйл байсан. Тэр нь бол жижиг алтан бөмбөлөгтэй эмэг. Учир нь Робины ээж охиноо алга болох үедээ яг ийм алтан бөмбөлөгтэй эмэг зүүсэн байсан гэж тодорхойлсон. Ингээд Роднигийн агуулгаас яг тэр тайлбар тохирох эмэг нь олдсон. Энэ нь Робины аллагтай холбоотой байж болох маш хүчтэй бараг шийдвэрлэх шинжтэй
хүчтэй нотлох баримтанд болсон. Мөн нэмэлтээр ДНХ-гийн уул мөрөөдж олдсон бөгөөд тэдгээр нь хожим, Жил, Шарлот, Ламб зэрэг хохирогчтой холбоотой болох нь тогтоогдсон. Жишээлбэл цусны уул мөртөө нэг эмэг нь Шарлотын ДНХ-тэй таарч Родниг 1978 оны нөгөө Эль Согондо хотын аллагтай улам баттай холбосон. Ингээд Сиэтл дахь хадгалтын агуулга нь асар том олдвор болсон бөгөөд мөрдөн байцаагчдад олон хүйтэн хэргийн шинэ мөрөөдийг өгсөн. Бүр хожим нь 10 оны 3 сард Родниг бол аль хэдийн ялаа эдэлж байх үед цагдаа нар бол эдгээр 126-ыг олон нийтэд дэлгэж доторх хүмүүсийг нь танихыг хүссэн. Гэр бүлүүд алга болсон ойр дотны хүмүүсээ таних, зарим эмэгтэйчүүд өөрсдийгөө зураг дээрээс олж Роднитэй хачин сэжигтэй тохиолдолд таарч байсан тухайга мэдүүлсэн. Эдгээр зургууд бол Нью-Йорк, Лос Анжелес, Сиэтл болон бусад газар дах шийдэгдээгүй хэрэгүүдтэй холбох боломжийг харуулсан бөгөөд түүний хохирогчд бол бидэнд мэдэгдэж байгаагаас илүү олон байж магадгүй гэдгийг илтгэсэн. За мөрдөн байцаагчид бол тэр зурган дээр байгаа хүмүүс нас барсан байж болзошгүй гэж имэж байсан ч Родни бол тэдгээрийн талаар хизээж бүрэн хүлээн зөвшөөрөөгүй. Угаасаа л хэлэхгүй штэ. За магадгүй хизээ нэг өдөр нөгөө нарциссист занан гарч ирээд хэлчихж байсан юм билүү. За өнөөдрийг хүртэл ихэнх хүмүүс нь танигдаагүй хിവэрэ байгаа бөгөөд цагдаа нар олон нийтийн тусламжийг үргэлжлүүлэн хүссээр байгаа. Сиэтл дахь агуулгын нотлох баримт нь 79-80 оны шуурхай мөрдөн байцаалтыг улам хүчтэй дэмжсэн бөгөөд шүүхэд танилцуулах бодит нотлох зүйлийг өгсөн. Эдгээр нь Родниг хохирогчдынхоо дурсгалыг цуглуулж хадгалдаг, өөрийн гэмт хэрэгээ дахин санаж дахин амьдруулдаг цуврал алуурчин гэдгийг тодорхой харуулсан. Сиэтл дахь агуулгыг нь аимшигын сан хөмрөг гэж нэрлэх болсон бөгөөд хэрэв энэ нотлох баримт байгаагүй бол хохирогчдын хэргийг илүү удаан эсвэл бүр огт шийдэгдэхгүй байх магадлалтай гэж үзсэн. Гэхдээ энэ бүхний ачаар мөрдөн байцаагчид хожим нь ДНХ-гээр баталгаажуулж түүнийг олон хэрэгээр ялалсан. Хамгийн аимшигтай нь тэр агуулгыг шалгаж байгаа цагдаа нарын дүр зураг. Зураг бүр гарч ирэх бүрт шинэ боломжит хохирогчдын нүүр илэрч нэг нэгээрээ нэмэгцээр байсан явдал байгаа. 1979 онд Родниг баривчилснаар түүний алгын давлгаа зогссон тодорхой. Гэхдээ түүний гэмт хэрэгүүдийг бүрэн тооцоолж нэг бүрчлэн шийдэх зам бол маш урт байсан. Эхэндээ Родни бол 1980 онд Робины алгын хэрэгээр ял авч голчлон гэрчийн мэдүүлэг, хөрөг зургаар таних, мөн олдсон эмэг зэрэг нотлох баримтад тулгуурлан шийтгэгдсэн. 2000-ад оны эхээр прокурорууд түүний 3 дахь шүүх хуралд бэлтгэж эхэлсэн бөгөөд энэ удаа өмнөх 80-ад онд байгаагүй шинэ хэрэгсэл ашиглах боломжтой болсон нь ДНХ-гийн шинжилгээ байсан. Гэхдээ тэр хооронд Калифорни мужид шоронд байгаа хоригдлуудаас ДНХ авахыг зөвшөөрсөн хууль баталсан байгаа. Тэгэхээр та ямар нэгэн байдлаар шоронд орсон л бол Калифорни мужид өөрийнхөө ДНХ-гийн самплыг бол заавал өгөх ёстой гэсэн үг юм байна. 2003 онд Родни 3 дахь шүүх хуралдаа бэлдэж байх үед мөрдөгчд шүүхийн зөвшөөрлөөр түүний ДНХ-гийн дээжийг авсан. За мэдээж Родни бол эсэргүүцсэн ч ямар ч сонголт байхгүй. ДНХ-гийнх нь профайл гарсны дараа түүнийг хүйтэн хэргийн нотлох баримтуудаа харьцуулж үзэхэд маш том үр дүн гарсан. Роднигийн ДНХ нь 1970-ад оны сүүлийн үеийн хэд хэдэн шийдэгдээгүй аллагын хэргийн газар дах нотлох баримттай таарсан. За энэ нь бол нөгөө Калифорниад амиа алдсан 4 эмэгтэй хохирогч байгаа. Миний ярьсныг санаж байгаа бол энэ цагдаа нар маань бол хэргийн газруудаас ДНХ-г нь цуглуулад байсан. Хичнээн тэр үед ДНХ хөгжөөгүй байсан ч гэсэн цагдаа нар бол ажиллаа хийж хадгалах юмаа авч хадгалж үлдсэн. За тэр нь бол сүүлд нь энэ хэрэгүүдийг нотлоход маш чухал баримт болдог. За ингээд нийтдээ энэ ДНХ-гийн нотлогоонд нь тулгуурлаад 2006 онд Калифорниагийн Оранж Каунтигийн прокурорууд 5 алгын хэргийг нэг том шүүх хуралд нэгтгэж зөвшөөрөл авсан байгаа. Энэ зөвшөөрөл авах нь бол маш чухал байсан. Учир нь нэг шүүх хуралд олон алгын хэв маягийг харуулах нь Роднид одоо боломжийн эргэлзээ гаргах тийм боломжгүй болгодог гэж өмгөөлөгч нь хүртэл хэлжсэн байгаа. Өөрөөр хэлбэл ДНХ шинжилгээ өмнөх мөрдөн байцаалтуудын хийж чадаагүй зүйлийг хийж чадсан. Түүнийг олон хохирогчдын аллагтай нь шууд холбосон. Энэ ДНХ-гээсээ болоод Родниг Wyoming мужид дахь нэг аллагтай холбосон. Түүний хадгалсан гэрэл зургийн цуглуулгад байсан мотоциклтэй залуу эмэгтэй зураг дээр үндэслэн түүнийг Кристин гэж таньсан бөгөөд тэр нь 1977 онд алга болж 1982 онд олдсон ч олон жил танигдаагүй байсан ийм эмэгтэй байгаа юм байна. Хожим нь гэр бүлийнхнийх нь ДНХ-гээр 2015 онд түүнийг мөн болохыг нь баталсан.
Кристийн тухайн үед ойролцоогоор 6 сартаа жирэмсэн байсан нь тогтоогдсон. Родни түүний зургийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч за мэдээж алаагүй л гэж хэлсэн. Угаасаа худлаа л байлгүй дээ, алсан л байж таараа. 2016 онд Вайомингийн эрх баригчид Кристний аллагын хэрэгээр Роднид ял тулгасан. За энэ нь зураг болон шууд бус нотлох баримтад үндэслэсэн байсан ч түүний эрүүл мэнд муудсан мөн цаазаар ахуулах ялтай байсан нөхцлөөс болж түүнийг шилжүүлж Вайомингд авчираагүй байна. Родни шүүхэд өгөх процесс өөрөө бол бараг 30 гаруй жил үргэлжилсэн урт төвөгтэй зам байсан. Учир нь бол түүнийг баривчлах нь хангалтгүй байсан. Шүүхийн систем давж заалдах, шийдвэр хүчингүй болгох, дахин шүүх зэрэг олон шат дамжлагыг даван гарах шаардлагатай болсон. Харин хохирогчдын гэр бүлүүд бол зөвхөн эцсийн шийдвэрийг л хүлээж исэн. За эхний шүүх хурал бол 1980 оны эхээр Калифорни мужийн Оранж Каунтид болсон бөгөөд энэ нь 12 настай Робины алгын хэрэг байсан. Прокуроруудын гол нотлох баримт нь бол Робины найзуудын гэрчийн мэдүүлэг, далайн ирэг дээр авсан хөрөг зураг, мөн Роднигийн хадгалалтын агуулгаас олдсон Робины эмэг. Эдгээр тулгуурлан Робиныг 1980 оны 5 дугаар сард 1-р зэргийн алгад буруутай гэж үзэж 6 дугаар сард Калифорниуд цаазаар авах ял оноосон. Гэр бүлийн хувьд бол энэ нь маш том тайвшруулсан мангас шийтгэж байна гэсэн мэдрэмж. Мэдээж хичнээн ингэсэн ч гэсэн Робин бол эргэж ирэхгүй ядчил энэ хэрэгтэн нь ялаа идэх нь байна. За гисэн ч хэрэг үүгээр дуусаагүй. 84 оны Калифорнигийн дээд шүүх 80 оны шийдвэрийг хүчингүй болгодог. Учир нь эхний шүүх хурал дээр шүүгчид Роднигийн өмнөх гэмт хэрэгүүдийг нөгөө хоёр охины хэрэг байгаа штэ. Роднид хүчиндүүлээд бараг амиа алдах шахсан. Энэ хоёр хэргийг зохисгүй байдлаар танилцуулсан гэж үзсэн байгаа. Өөрөөр хэлбэл шүүгчид түүнийг өмнөх гэмт хэрэгүүдээс нь болж урьдчилан ялалсан байж магадгүй гэж үзсэн. За энэ нь прокурорын талаас гин бурууг батлах зорилгоор хэрэгэлсэн баримт нь эцэстээ хэргийн шийдвэрийг унгаасан жишээ болчихж байгаа. За ингээд хоёр дахь шүүх хурал болсон. Энэ удаа мэдээж өмнөх хэрэгүүдийг дурдахгүйгээр зөвхөн Робины хэргийн нотлох баримтаар явуулсан. Гэрчүүд болон бусад баримтууд бүгд байсан ч хамгийн хүчтэй нөгөө хоёр хүний хэргийг бол зориуд оруулаагүй. Ингээд 86 оны 5 сард Родни дахин Робины алгад буруутай гэж шийдэгдэж дахиад цаазаар авах ял авсан. 1992 онд Калифорнигийн дээд шүүх энэ хоёр дахь ял шийтгэлийг баталсан. Гэсэн ч Родни бол бууж өгөөгүй. Тэр холбооны шүүхийн системээр дахин нэмэлт давж заалдах хүсэлт гаргасан. За өөрөөр хэлбэл систем дотор дахин давж заалдах эрхээ ашигласан хэвээр байсан. Одоо эн чинь нөгөө цаазын ял авсан болохоор өөрийгөө алуулахгүй гэж зайлуул хичээгээд нь штэ. За ингээд 2001 онд холбооны шүүгч түүний хоёр дахь цаазаар авах ял шийтгэлэнгийн хүчингүй болгоцсон. 2003 онд 9-р тайргийн давж заалдах шатны шүүх энэ шийдвэртэй санал нийлж Роднигийн ял шийтгэлийг дахин хүчингүй болгоцсон. Энэ удаагийн шалтгаан нь бол нэлээд төвөгтэй байсан. Гэхдээ хамгийн гол юм нь болохоор Родни нөгөө Робины цогцыг олсон паркийн байгаль хамгаалагчийг цагдаа нар гипноздоод тэгээд тэрийг нь харсан гэрчийг нь шүүх хуралд оруулаагүй гэж зүтгэсэн байгаа. Тэгсэн чинь тэрийг нь шүүх хурал за тэгвэл тэгээд ийм худлаа мэдүүлэг яатсан бол одоо бид нар энийг чинь буцаа идаа гэд нөгөө яа шийтгэлийг нь хүчингүй болгоцсон. Энэ нь бол хувь сахиулах байгууллагууд болон Робины гэр бүлийн хувьд бол маш гашуун зүйл байсан. Учир нь 2 удаа түүнийг цаазаар авах ял сонсож 2 удаа тэр шийдвэрүүд давж заалдах шатанд хүчингүй болсон. Ерөнхийдөө бол нэг систем бол анхнаасаа л гажуудалтай байсан. Аль 70 онд энэ хүнийг хэрэг хийхтэн ингээл 2 жил 3 жил гээл гаргацсан. Одоо ингээл хүчнөө олон хүний амь насыг авчаал ингээд авах чинь бас тэгэл цаазаар авахгүй гээл хэлж байгаас. За тэгэхээр энэ үед Родни техникийн хувьд цаазаар авах ялтай байсан ч хэрэг нь тодорхой бус байдалд орсон байсан. Ингээд түүнийг 3 дахь удаага шүүх шаардлагатай болсон бөгөөд энэ нь бүр хаа байсан 2010 онд болсон. За 2010 он гэхэд нөхцөл байдал нэлээд өөр байдалтай болсон. DNA-гийн хэсэгт дурдсанчлан Робины хэрэгээс гадна өөр 4 хүн амны хэрэгтэй холбогдсон нь тогтоогдсон байсан. Оранж тойргийн прокурорууд эдгээр 5 хэргийг нэг шүүх хуралд нэгтгэхээр шийдсэн. За ингээд 2010 оны 2 сард Родни 5 хүн амны хэргийн 1-р зэргийн хүн амны ялд нэг дор шүүгдэх болсон. Энийг нарциссист гэдгийг бол зөндөө ярьсан те. Одоо энэ нарциссист хүн чи яах вэ? Өөрөө өөртөө бардаж одоо өөрөө өөрийгөө өмгөөлнө штэ.
За энэ бүхнээс нь бол шүүх хурал бол маш хачин дүр зурагтай болдог. Роднийн албан ёсны хууль зүйн сургалтгүй мөртлөө гэрчүүдийг өөрөө байцааж нээлтийн болон төгсгөлийн мэдээллүүдийг өөрөө хийсэн. За тэгээд энэ шүүх хурлынхаа дундуур янз янзын хоолоо гаргаж өөрийгөө хүртэл асуулт асуусан заяа. Чи тэгсэн үү? Би тэгээгүй. Яа яг л зүгээр галзуу хүний өдрийн тэмдэг шиг л болсон байгаа байхгүй юу? За шүүх хурлын үеэр прокурорууд Роднигийн харгас хэрцгий үйлдэлүүдийг одоо байгаа шинжлэх ухааны нотлох баримтуудаар бүрэн дүүрэн дэлгэж харуулсан. DNA болон биет нотлох баримтууд түүнийг Лос Анжелес хотод үйлдсэн 4 жадлагтай эргэлзээгүй холбож байсан. Шүдний мөр, цогцсыг байрлуулсан байдал зэрэг аимшигт нарийн ширийн зүйлсэн түүний гэмт хэргийн тодорхой хэв маягийг илтгэж байсан. Робны хэргийн тухайд цогцсон яс болсон байсан тул DNA гол үүрэг гүйцэтгээгүй ч эмэг болон гэрчүүдийн мэдүүлэг бол маш хүчтэй нотлогоо болсон. Мөн Родни охины хэрхэн өрхтөж авсныг өгүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг ч гэсэн үүнд хамаарна. Ийм учраас Роднигийн өмгөөлөл бол угаасаа ямар ч утгагүй, ашиггүй зүгээр л тэнэг үйлдэл байгаа байхгүй юу? Тэр эмэгтэйчүүдийг аснаа санахгүй байна гэж мэдэгдэж байсан нь үгүйсгэл биш, зүгээр маш сул тайлбар байсан. Тэгээд Робны хэргийг үгүйсгэхийн тулд Daring Game нэвтрүүлэгт орсон хэсгээ харуулад бичлэг дээр алтан эмэг нь Робных биш, өөрийнх нь эмэг байсан гэж нотлохыг оролцсон. Гэхдээ тэр эмэг нь бичлэг дээр харагдгүй байсан тул энэ бол ямар ч утгагүй байсан байгаа. За нэвтрүүлэгт хамт оролцсон бас нэг эрэгтэй шүүх хурал дээр 78 онд эрэгтэйчүүд эмэг зүүдэггүй байсан. Хэрвээ Родни чихээ цоосон бол бие лав анзаарах байсан гэж мэдүүлдэг. За Родни бол бусад 4 алгаа бол тайлбарлахыг ч оролдоогүй учир нь хэтэрхий олон нотлох баримт байсан. Шүүх хурлын ял онох үе шатанд 1968 онд түүний гараас амьд үлдсэн охин Тали Шапиро шүүхийн танхим зоригтойгоор ирж мэдүүлэг өгсөн нь маш сэтгэл хөдлөм мөч байсан. Тали бол шүүх хурлын ял онох үе шат хүртэл нууцлж байсан прокурорын нууц зэвсэг байсан бөгөөд түүний өмнөх гэмт хэрэгүүдийг нүдээр үзүүлж хамгийн дээд хэмжээний ял оноохыг баталгаажуулсан байна. Хэдий насанд хүрсэн эмэгтэй болсон Тали шүүгчдэд Родни өөрийг нь хэрхэн урагтаж бараг алах шахсан тухай мөн тэрээр шудраг ёсны төлөө хэрхэн тэмцэнэ ярьж өгдөг. За мэдээж гайхах зүйлгүй 2010 оны 3 сард шүүгчид Родниг хүн амны 5 хэрэгт бүгдд нь гин буруутай тооцсон. За ингээд шүүгч 2010 оны 3 сард Родниг Калифорниа цаазаар авах ёлоор албан ёсоор шийдгэсэн. Жил, Жоржиа, Шарлотт, Жил болон Робны гэр бүлийнхний хувьд энэ бол асар том ялалт бөгөөд удаан хүлээсэн тайвширлан байсан. Учир нь тэдний олонх нь бол өдөр бүр шүүх хуралд сууж тэдний хайртай хүмүүс нь хэрхэн яаж амиа алдсан тухай жигшүүрт нарийн ширээнийг сонсч исэн. Тэгээ дээрээс нь зүгээр ганц ингээ нарийн ширээнийг нь сонсох биш, алуурчныг нь өдөр болгон харж нөгөө алуурч нь бол өөрөө тэр гэрчүүдийг ингэж байцааж байгаа тэр бүх зүйлийг харах бол ёо ямар амар байсан болоо. Калифорниагийн шүүх хурал дууссан ч гэсэн Нью-Йорк дахь нөгөө онгоцны үйлчлэгч болон шөнийн клубын нөгөө охин байгаа штэ тий. Тэр хоёрын бас амь насыг хөнөөсөн хэргийн асуудал нь үлдсэн байсан. Олон 10 жилийн турш эдгээр хэрэгүүд шийдэгдээгүй байсан ч Нью-Йоркийн цагдаагийн хэлтсүүл энэ Родниг байх гэдгийг бол угаасаа сэжилж ийсэн. Тэгээ хамгийн гол нотлох баримтгүй л яваад байсан. За ингээд Родниг 2010 онд гин буруутай тооцсны дараа Манхэттны дүүргийн прокурор Родниг цаазын ялтнуудын игнэнд байсан ч гэсэн Нью-Йоркийн хохирогчдыг шүүх хурал дээр нь үннийг тодруулах ёстой гэж үзсэн. 2011 оны 1-р сард Манхэттны тангарагтны шүүх Родниг онгоцны үйлчлэгч Корнелиа нөгөө төгөлдөр хуур тоглодог Эллен нарын амь насыг хөнөөсөн хэрэгээр ялалсан. 2012 оны 6-р сард Родниг эдгээр ял сонсохоор Нью-Йорк руу шилжүүлсэн бөгөөд тэрээр анх эсэргүүцэн гин буруугүй хэмээн мэддэж хэрэгээ тэмцэнэ гэж хэлж исэн. Тэгээ мэдээж маш их баримт нотлогоонууд гарч ирж нөгөө DNA хүртэл гараад ирсэн болохоор 2012 оны 12 сард Родни 2 хүн амны хэрэгтэй хоёуланд нь гин буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлгээ өөрчилсөн байна. За энэ бол түүний бараг амьдралдаа байсан хамгийн ухаалаг зүйл нь байх. За 2013 оны 1 сарын 7-нд Нью-Йоркийн шүүгч Родниг хэрэг тус бүрт 25 жилээс бүх насаар нь хорих ялаар шийтгэж ялуудыг зэрэг идлүүлэхээр болсон. Роднигийн хувьд гэмшиж байгаагаа илэрхийлсэн ямар ч мэдэгдэл хийгээгүй бөгөөд за Нью-Йорк мужи бол 2007 оноос эхлээд цаазаар авах ёлыг бол бүр байхгүй болгосон юм байна. Тийм болохоор бүх насаар нь хорих ял нь бол түүний авч болох хамгийн дээд ял нь.
2010 онд Калифорниагийн ял оноолтын дараа Родни Калифорниагийн Сан Квентин улсын шорон дахь цаазын ялтнуудын хорих анги руу буцаасан. За хожим нь тэрээр эрүүл мэндийн болон хорих нөхцөлийн улмаас Коркоран улсын шорон руу шилжсэн байна. Тухайн үед Калифорниад цаазаар авах ялын хэрэгжилтийн асуудал тодорхойгүй байсан болохоор 2019 онд Калифорниагийн захирагч цаазаар авах ялыг түр зогсоосон тул бүх давж заалтах нь амжилтгүй болсон ч Родниг бол шууд цаазлах аюул бол байгаагүй. За шоронд байхдаа эн чинь бас зүгээр байгаагүй. 90 болон 2000-ад оны 2 дахь болон 3 дахь шүүх хурлынхаа завсрын хугацаанд та бол тангарагтны шүүгч гэдэг нэртэй ном бичиж хэвлүүлсэн бөгөөд үүндээ Робны хэрэгт гин буруугүй гэдгээ баталж өөр нэг сэжигтэн рүү хуруугаараа заасан. За түүний сэтгцийн өөрчлөлтийг бол дахиж нотолсон байгаа байхгүй юу? Мөн тэрээр шоронгоос элдв утгагүй нэхэмжлэл гаргаж шоронгийн шалдан дээр халтарснаас болж унаж бэртсэн хэмээн гомдлож шоронгийн цайны газарт өөрт нь тохирсон өөх тос багтаа хоол өгсөнгүү хэмээн заргалдаж байсан. За эдгээр хачирхалтай нэхэмжлэл нь Роднигийн нөгөө өөрийгөө дөвөөлгсөн зан чанар гимшээгүй сэтгэлийг л харуулдаг байгаа байхгүй юу? Учир нь тэр үхэх ялтай байсан ч зөвхөн өөрийнхөө ая тухайг л бодож исэн. 2010-ад оны сүүлчээр Роднигийн эрүүл мэнд муудаж 2021 оны 3 сард Кристеныг хөнөөсөн хэрэгээр Вайоминг мужид шүүгдэхэд хэтэрхий өвчтөй байсан гэсэн мэдээлэл гарч байсан. За ингээд 2021 оны 7 сарын 24-нд Родни 77 наснда Калифорниагийн Кингс дүүргийн эмнэлэгт байгалийн жамаар нас барсан байна. Имлэгт нас орсон гिचжээ шорондоо нас орохгүй яасан юм бол за тэрээр 1979 онд баривчлагдсанаас хойш 42 жилийг хоригдож өнгөрөөсөн. Нас барах үедээ тэрээр техникийн хувьд цаазаар авах ялтай хിവэр байсан боловч ялыг түр зогсоосон байсан болохоор энэ нь амьдралын эцсийн ял болсон байна. Хохирогчдын арга гэрийнхэн бол янз янзын мэдрэмжүүдтэй байсан. Тали Шапиро шиг зарим хүмүүс нь болохоор за түүнгүүгээр бол одоо ингээд их дэлхий бол сайхан газар боллоо гэж сэтгүүлчдэд хэлж байсан бол зарим нь бол түүнийг хохирогчдынхаа амьдралыг ингэж харгисаар тасалсан байж харин ч бүр бүхэл бүтэн амьдралаа эдэлж дуусгаад өөрийнхөө жам ясаар үхсэнд нь бол айгүй үзий ядж исэн. Тэгээ үзий ятгаас ч өөр аргагүй бийдсэн байсан бол барыг тэгээд цаазаар аваач л гэл орилоо сууж явах байсан бах та. Би энэ нөгөө цаазын ял гэснээс манай Монголд ийм цаазын ялыг сэргээ мэргээ гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Би тийм хүмүүсийг амар айдаг. Манайх шиг ийм хээл хахуултай тийм улс оронд ингээд цаазын ял гаргахаар бараг хин дуртай мөнгөтэй хүн нэг ингээд шүүгчэд мөнгө өгөөл тэгэл дургуй хүнээ бараг тэгэл цаазлал явчих байхтаа гэж боддог. Тэгээ бити цаазын ял Монголд хэрэгжээсэй л гэж бас боддог. Зүгээр миний бодол шүү. Гэтэ хүн болгон л өөр бодолтой байгаа ах. За өнөөдөр ингээд та нартай ээлжид цуврал алуурчныхаа талаар ярьж өглөө. Бас нэлээд урттал болчих шиг боллоо гэж бодож байна. За ингээд эхнээс нь дуустал нь наттай хамт байсан та нартай баярлаа. Хэрвээ дуустал нь сонссон бол бас комент үлдээгээрэй. Хэрвээ subscribe хийгээгүй бол хийгээрэй. За энийг өглөө сонсож байгаа бол өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Орой сонсож байгаа бол сайхан амраарай. Ажлаа хийнгээ сонсож байгаа бол ажлаа сайн хийгээрэй. За ингээд дараагийнхаа дугаар хүртэл баяртай.